За өнөөдөр ерөнхий сайдын асуулгын цаг дээр 3 асуулт асууя гэж бодсон. За нэгдүгüүрх нь бид нэр дундаж бүлэг буюу одоо багш эмч за нийгмийн одоо дундаж бүлгийн хүмүүсийн цалин хөлсийг эх 3 жил за ер нь түүнээс цааш жил дундажаар одоо ийм хэмжээнд хүргэнэ гэдэг ийм тодорхой одоо бодлогод бол хэрэгтэй байна. Тэгээ энэ жил одоо яг харахгүй одоо эх жил боловсролын жил учраас бол цалин хөлсийг бол өндөр нэм гэдэг бол ачаалал таны засгийн газар үед ирж байгаа нь үнэ. Тийм учраас эх 3 жилээр цалин хөлсийг нэмэх тал дээр ямар бодлого баримтлая гэж бодож байна гэдгийг нэгдүгээр асууя. За хоёрдугаарх нь хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал гэдэг одоо энийг тэр болгон хүмүүс анзаардаггүй. Нийт төсвийн 0.5% байх ёстой хуулиараа. Тэгэхээр ийм зүйлийг бид нэр хайснаасаа болоод тухайлбал одоо би түрүү жилийн төсөв дээр маш олон удаа хэлж ирсэн. Ийм зардал урьдчилан сэргийлэх хамгаалах зардал тавиач гэж. Тэгээ ёртой юм шиг 3 дугаар станцд тосол гараад 400 сая төгрөгийг хэмжээн гэдэг аюулгүй байдал зарцуулахгүйгээсаа болоод 100 тэрбумын алдагт бид нар ордог. Тийм учраас энэ тал дээр одоо та хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн асуудал дээр бол онцгой анхаарахгүй бол энэ өөрөө эвгүй бас энэ олон хүний амнаас осол аваартай холбоотойгоор хитэх ус төржүүлэх гэдэг. Энэ тал дээр та хэрхэн анхаарах вэ гэдэг. За 3 дугаарх нь ахмадуудын тэтгэврийн асуудал гэдэг бас нэг асуудал байгаа. Энэ тэтгэврийн нэмэлтийн асуудал яг энэ үед яригдж байгаа үед нь бас та өөрөө байр суурь илэрхийлж байсан. Тодорхой одоо ахмадуудын тэтгэврийн зөрүү их байгаа үед тодорхой мөнгөн дүн хувь гэдэг юм хослол хэлбэрээр одоо тавьж өгөөч гэдэг энэ асуудлыг бол маш олон ахмадууд бол надад бас тавиад байгаа. Танд ч гэсэн хүрж байгаа бох. Энэ тал дээр та бас яг ямар одоо бодлого шийдвэр гаргах байр суурьтай байгаа гэдэг ийм 3 асуулт асууя. За ер нь эх 3 жилд 27 гэд багш нарын цалин 3.5 сая төгрөг хүргэх, багшийн хөгжлийн хөтөлбөр, орон сууцчлалтын, нийгмийн хамгааллын зохиц төлөвлөгөө боловсруулах. Энэ утгаараа боловсролын салбарын зохиц реформ хийх, боловсролын салбарт инновац, захин технологи, шин одоо төвшлийг ашиглах замаар боловсролын зардлыг бууруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах замаар багш нарынхаа цалин урамшууллыг нэмэх ийм зохиц төлөвлөгөө боловсруулалт даалгаврыг ажиллаж байна. Мэдлэг цэгмээс ахуулаад зохиц реформ хийж байгаа. Эн чинь одоо 12 цаг гээд 30 хичээлийн 30%-ийг норматив цаг захин онлайн хичээлийн цаг улсын дэлхийн хэмжээний боловсрол эзэмшүүлдэг багш нар хичээл заалгах энэ төргээд ийм зохиц реформ хийж байна. Энийн үр дүнд багшийн ачааллыг бууруулна, багшийн цалинг нэмэгдүүлэх юм зохиц бодлого хийж байгаа. Ингээ эх 3 жилийн бодлого бол би тодорхой энэ 5 жилийн үндсэн чиглэлд өгч байгаа. Харин өнгөрсөн 3 жил та бүхэн бас яг ингэж адилхан тэмцээд нодон жил нүүрсний үн өндөр байхад, уржин жил нүүрсний үн $325 байхад 10-10%-аар нэмээ явж ирсэн бол өнөөдөр 30% гэж энэ төсөв эдийн засаг өндөрсөн улс төр гадаад нөхцөл байдал шатхан тос бүх юм өндөрсөн сорилт бэрхшээлийн дунд ингэж одоо инфляцид нөлөөлөхөөр ийм шаардлага тавихгүйгээр урд өмнө та хэд маань бас жоохон тэмцэж явахгүй яваа гэж би бас зарим хүмүүс хэлээд байгааг уламжилчмаар байна. Гэхдээ бид багш нарынхаа хүндрэлтэй нөхцөл байдлыг ялангуяа шин залуу багш нарын Улаанбаатар хотын багш нарын сая 484 мянган төгрөгөөр инфляц зардал өндөр болсон байгааг энийг тодорхой түвшинд хүргэж нэмэгдүүлэх ийм бодит шийдэл хүрээд ажиллаж байгаа энэ дээр одоо та хүмүүс хамтарч ажиллаж байгаа талархал илэрхийлье. Эх 3 жилд үл эдийн засгийн өсөлтийг бид энэ авилга хулгайтай тэмцэх шинэ эдийн засаг бий болох эдийн засгийн бүтцийн өөрчлөлт засаглалын реформын 5 зохиц реформыг хэрэгжүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлж эдийн засгийн За нэмэлт 1 минут Эрдэнэт гишүүнд. Хариулт. 1-2. За өнөөдөр өргөн барьж байгаа энэ 2026-аас 2030 онд Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд тусгацсан зорилтын хүрээнд цалин хөлсний тогтолцооны шинжил хий гэж байна. Гүйцэтгэл бүтээмжид суурилсан. Ийм зохиц шинжил хий. Жишээлбэл одоо 47 мянган хүн боловсролын салбарт 954 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. 58 мянган багш, за яг үнэн хэрэг дээр 52 мянган багш ажиллаж байгаа нь тийм ээ. Гин одоо цуур доод цалин залуу багш нар дээр бол 1-4 жил ажилласан сая 484 мянган төгрөг байна. Тэгэхээр ийм учраас эхний боловсролын салбарыг гүйцэтгэлээр санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын салбарт эрүүл мэндийн салбартаа энэ эрүүл мэндийн даатгалын сангийн шинжилэл, шинжилх ухааны байгууллагын цалинг зохицоор нь одоо 3 жилийн хугацаанд нэмэгдүүлж
дор хаяад одоо $1000 буюу 3,500,000 төгрөг түргэх тэр хэмжээгээр бүтээн хэмжээг нэмэгдүүлэх, гүйцэтгэх суурилсан цалингийн тогтолцоон жижиг цогц шинжилгээг хэрэгжүүлэх